Эргэлт цагийн таны сэтгэлийн үгийг дамжуулна. Цагур жаргаад ургаж мандах наран Одон гочлон гэлчээр дүргэнэ Гэрэлтэй болсуудэртэ амьдрал гэдэг даваанд Хүний сэтгэл хараарал дутах юм Нар дэлхийгэ гигүүлдэг шиг намайг хүн дэргэд минь бай Таны нүмерт сэтгэл минь дүүрнэ Игэ хайсан харанхуйн дунд хайр хэмээх наран би Хүний амьдрал дулмар сайхан Асуулгүй зурсан Заяа тайлангийн алдаа бүхнэн санаандгүй онжилүүд Аваад хамгийн анх намайг хараа юу гэж бодсон бэ? Зя миний охин ч одоо 6 жилийн өмнө эхнэлсэн. Төв төрж илээ. Тэгээд аав нь их баярлалт юм бэлээ. Таньдаг хамаатан задан ээж аав одоо найз нөхөд бүгдэнд нь л хэлжээл дахиад хэлэх хүн хайгаал утсан дээрээсээ дугаар хайгаал тэгэл маш их баярлж ийсэн шүү дээ аав. Чамайг хамгийн түрүүнд харахыг хүсэл шатааргүйгээл гарч илээ та. Намайг яхаар дандаа их баярлдаг вэ? Аав нөө зя хамгийн их баярлдаг зүйл та. Аавда маш их халамжтай л ихэд л аав их баярлдаг да. Миний охин ч одоо аав нь жоохон толгой өгдөл аав нь жоохон ядарч өдрүүл аавхан хүл гарыг барьж өгдөг тийм ээ. Тэгээд ер нь хамгийн их халамжийг аав нь охиноосоо мэдэрдэг штэ. Хоёлаа дандаа хамтайж хоёлаа үргэлж бүхнийг хийж байгаа болохоор тэр бүхнийг тэгэл охиноосоо мэдэрдэг дээ. Танадтай дандаа хамтайх уу? Оо тэгэлгүй яах юм бэ? Аав нь охиноо дандаа хамгаалж охиныхоо ирээдүйг сайн сайхныг бүтээж тэгэл бүхэл зүйл дээр охинтойгоо хамт байна. Охиныхоо ард үргэлж хамгаалж хамгийн сайн хамгаалагч нь байгалаа мөн. За яа. Аваа та надтай хойлохнахтай үйддэг үү? Зя юу гэж бодох вэ одоо аав нь одоо орвогийн хамгийн аз жаргалтай хамт байж үйд нь гэж хизээч байхгүй шүү дээ. Аваа та үйлдэг үү? Зя аав нь жаргалтай байгаа үед л үйлдэх та.
хичээлдээ явахаар та намайг сандаг уу? Аав нь сандаг. Гэхдээ аав нь чамайг хичээлдээ явахаар ч их баярлалтай шүү дээ. Өөрөө өргөж өчөөд миний охин их эрдэм сураад мондөг болоод гарч ирэх учраас аав нь хурдан тараасаа гэж айхтар хүсдэг. Тийм болохоор миний охин хичээлдээ орохдоо их эрдэмтэй мондөг багшийнхаа зааж хэлж сургаж байгаа бүхнийг анхааралтай байж аавда мондөг хүн болж өгөх шүү заяа. Тийм л юмыг аав нь охиноосоо хүсэж байгаа болохоор аав нь үргэлж хамт байна охинтойгоо. Аваа та намайг сайн хөгжүүлсэн болно гэж хүсдэг үү? Аав нь өөрөө урлагт маш их дуртай тий. Аав нь ялангуяа язгуур урлагийн тийм өв соёлтой юмд маш их дуртай болохоор охиноо ер нь тэгж хөгжүүлнэ гэж дандаа боддог. Одоо хоёулаа тэгээд тийм зорилго тавьсан байгаа юм чинь бас хамтдаа тийм мондөг хөгжимчин болон тийм яг нөхөө тий. Одоо хоёулаа дөнгөж эхлэлээ тавьж байгаа учраас ирээдүйд маш мондөг хөгжимчин болж гарч ирнэ. Энэ охин. Тэр бол аавынхан бас нэг мөрөөдөл шүү. Аваа та надаа гомддог уу? Үгүй шүү дээ миний охин. Юу гэж юм гоё охиндоо гомдж идэв. Тэгээ миний охин ч аавынхаа гэр орны өөрийнхөө бүхэл аз жаргалыг хамт байлгаж дандаа аавыгаа баярлуулж хамгийн их аавдаа тусалдаг. Хамгийн их хамт хань болдог юм чи миний охин учраас аав нь хизээч охиндоо гомддог шүү дээ. Та Эрмунагаа байхад хэцүү юу? Гэхдээ одоо ч өнгөрсөн ч ирээдүйч баг хизээч тийм хэцүү зүйл байхгүй шүү дээ нөхөө. Тэгээ аав нь одоо өөрийнхөө охиныхоо ирээдүйг дандаа төсөөлж мөрөөдөж дандаа гэрэлтэй байхын тулд тийшээ тэмүүлж тэгж амьдэрдэг болохоор хэцүү зүйл байхгүй. Харин хоёулаа хамт байхгүй бол хамгийн хэцүү байх баха аавд нь. Аваа та ээжийг сандаг уу? Ээж нь саналгүй яах вэ? Миний охин ээж учраас сандаг шүү дээ. Эргэлт цагийн маань таны сэтгэлийн үгийг дамжуулна.